Зөвшөөрлийн хуулиас та бүхэнд хэлвэл салбар хуулиар зөвшөөрлийг задлах нэмэх 20-той. Та энийг 73-ын 72-ын 3 гэдгээр тамхи татах төхөөрөмж дагалдах хэрэгсэл гэдэг шинэ зөвшөөрөл нэмсэн байгаа даа. Тэгээ энийг ажлын хэсгээр анхаарна үсттэй. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ стандарт гэж яриад байгаа юу гэж харлаа л та. Тэгээ таны ярьж байгаас эсрэгээр бичигдсэн байгаа даа. Та өөрөө анзаарвал шингэн дэх никотины агуулмж 20 мг-аас их байх гэж хэвчсэн байна. За тэгвэл хориглож байгаа юм болвол малгай чаана юм дээ тэгт. Энэ хориглох гэсэн үг. За тэгэхээр ингээд яг нөгөө энэ таны өргөн барьсан энэ хуулийнхаа энэ давтарынхаа юуг ингээд бодоод үзэхээр цахилгаан тамхи одоо хэмжээ нь бол 2 мл-ээс ихгүй байна гэсэн байна шүү дээ. Тэгээ адилтгаад ингээд бодоод үзье гэж бодохоор янжуур нь за нэг 10,000 төгрөг байх юм байна. Нөгөөх нь ингээд бүх юм нийлэхээр нэг 125, 150 мянга орчим болох гэдэг л да. Тэг яг энэ оногдуулж байгаа давтрыг ингээд харах юм бол та цахилгаан тамхи бити тат, янжуур тат гэсэн л удаа агуулгатай надад л уншигдаад байна л да. Тэгэхээр яагаад ингэж янжуур нь арай бага, энэ арай өндөр гэдэг байдлаар давтар юуг нь оногдуулсан. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт зөвшөөрлийн хуулиар та дагалдах хэрэгслээр яг зөвшөөрлөлтөө болгосноороо ингээд тэр чинь нөгөө оруулж ирэхэд нэг зөвшөөрөл шаарддаг, зархаж бас дахиад зөвшөөрөл хэрэгтэй болдог нөгөө ингээд нэг хөшүүрэг хэрэглэх байдлаар, хүн сурталыг хэрэглэх байдлаар одоо яг тэ цахилгаан тамхины хэрэглээг жоохон багасгая л гэж бодсон юм шиг байна л да. Гэхдээ эн чинь хор хүнөөлөө бодвол бид нар аль-альныг багасгах хэрэгтэй юм шүү. Тэг яг одоо ингээд уншихаар тийм янжуура тат цахилгаан тамхиа бити татл гэж надад уншигдаад байна л да. Зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсэн байна. Давтрыг нэмэгдүүлсэн байна. Тэгээ одоо энэ наалт арьсан дээр нааж хэрэглэх зориулттай никотин дээр 30% гайлын давтар ноногдуулж байгаа юм л да. Энд чинь нөгөө эмчилгээний зорилгоор уг нь 50-наас гарах зорилгоор ингэж нааж маадаг биш үү? Би одоо ингэ буруу ойлгоод байна эсвэл. Тий. За. Номч юм гişүү хариулъя. За ганх гişгнээ хуулиудаа бүхлээр нь бас харчаарай гэж хэлмээр байна. Нэгдүгээр зөвшөөрлийн тухай хууль дээр бид нар шив шин төрлийн ямар ч зөвшөөрөл үүсгээгүй байгаа. Дагаж орж ирж байгаа хууль дээр зөвшөөрлийн тухай хууль байхгүй. Шин төрлийн зөвшөөрөл ерөөсөө байхгүй юу? Тэгэхээр чи одоо ингээ электрон тамхи байд юм уу, халаадаг тамхи чинь төхөөрөмжтэйгээ орж ирдэг. Энд чи өөрөө тамхин бүтээгдэхүүн гэдэг. Тамхин бүтээгдэхүүний зөвшөөрөл одоогийн хуулийн дээр байгаа. Шин төрлийн ямар нэгэн нэмэлт зөвшөөрлийг бид энэ хуулиар ерөөсөө үүсгээгүй. Та дагаж орж ирсэн хуулиудаа хар л та. Тамхин бүтээгдэхүүн гэдгээр энэ бүтээгдэхүүнүүд орчиж байгаа маа. Зөвхөн төхөөрөмж одоо оруулж ирэх гэж байгаа бол өөр төрлийн тусгай зөвшөөрөл байна гэдэг юм ерөөсөө байхгүй. Хуулиа бас үзээрэй. За хоёрдугаарт бол бид нар тэр стандарт бол ихгүй байна гэдэг дээш малгай дээр хориглох заалт байгаа. Та шигтгсэн хувилбарыг харах юм бол энэ бол дээд стандартаа. Тэгэхээр буруу харсан байна гэдэг хэлмээр байна. Гуравдугаарт наадаг гэд одоо ингээд бусад төрлийн айгүй энэ тамхины бүтээгдэхүүнүүд чинь их шинэ олон төрлийн хэлбэртэй болоод байгаа юм билээ шүү дээ. Зажилдаг илгэн, яадаг илгэн бүр бидний нөгөө одоо хуулиа хойноос нь гаргасаар байтал дараагийн юм гараад ирдэг. Тэгээ тэр болгоныг бид нар тамхин бүтээгдэхүүн гэж одооноос үзээ зохицуултанд оруулахгүй болвол дахиад жилийн дараа ийм шин төрлийн юм гараад иржээ гэдгийг одоо дахиад хойноос нь явах. Тэгэхээр бусад төрлийн тэр тодорхойлолт дээр дээдэр болвол ийм бүтээгдэхүүнүүдийг оруулсан байгаа юм. Тэгээ та тэр нөгөө тамхин бүтээгдэхүүн гэдгийн тодорхойлолтыг харах юм бол тамхинаас гарах зориулттай нөгөө тэр чин зориулттай эмнэлгийн хэрэгсэл тэр бүтээгдэхүүн бол өөрөө цаанаасаа тийм зориулттай гэдгийг зөвшөөрөгдсөн эд байдаг. Тэрнээс бусад тэр зажилдаг байна уу, өөр нааж энэ мэндээсээ никотин авдаг байна уу те? Ийм төрлийн бүтээгдэхүүнийг бид нар тамхин бүтээгдэхүүн гэж үзнэ. Ийм болохоор бид нар гайлын албан татвараа авнаа л гэдэг юм байгаад байгаа. Тэгэхээр тамхинаас гарах эмчилгээнд зориулдаг цаанаасаа certified одоо юу гэдэг энэ бүтээгдэхүүн бол тамхины тодорхойлолтод бол ороогүй байгаа. Тэгээ энийг бол холих болвол ямар ч одоо хэрэгцээ шаардлага байхгүй ийм байгаад байгаа гэдгийг нэмэлтээр тайлбарлая. Гав гişүүн тодруулъя. Яг энэ зөвшөөрлийн юуг бол та салбар хуулиар нэмэгдсэн байгаа тийм шүү дээ. 72-ын 3 гэдэг зүйл заалт нэмэгдсэн байна. Би одоо эсвэл буруу хараад байна уу? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал би нэг юмаа ингээд логикт сүмөрөө байл та. За сүмөр тамхиг
За давтрын айлгсан мөр өндөр байлгая. Цахилгаан байна уу? Тэр янжуур байна уу? Гэхдээ одоо шил архин дээр рүүнхэн дээр онцгой давтартай болгоод рүүнхэн дээр тусгай зөвшөөрөлтөй болгоно юу гэсэн үг юм? Яг л тэрнтэй адилхан зүйл шүү дээ. Рүүнкээр би цай уудаггүй. Хүн ер нь рүүнкээр цай ууд юм уу? Архил уудаг үстэ. Тэгэл тэрэн дээр онцгой давтартай болгоод тусгай зөвшөөрөлтөй болгохтой адилхан зүйл байхгүй да. Сүмөр нэг жоохон логиктэй баймарх юм. Мэдээж хэрэг тэр шингэн орсон бол тэр цахилгаан тэр хэрэгслээс бол тэр онцгой давтар авах нь зөв. Гэхдээ тэр нэг дагалдаг энэ дотор чинь одоо шил никотин байхгүй шүү дээ. Жишээлбэл те. Энэ дотор никотин байгаа. Эндээс бол онцгой давтар авах хэрэгтэй юм. Тэгээ энийг одоо онцгой давтартай болгоод тусгай зөвшөөрөлтөй болгоно ч яг юу гэсэн үг би энэс эний чинь ойлгохгүй байгаа байхгүй да. Номын чимэг гişүн. За хариулъя. жишээлж ярьж штэ. Машины дууг одоо тусгай зөвшөөрөлтөй болгоод За ганхуй гişүнээ би ч гэсэн тодорхой тайлбарлая те. Та архитай өрөнгөтэй яагаад дүүцүүлээд ах шиг. Гэтэ архийг уудаг дээрээ тулгарх юм бол өрөнгө байна уугүй юу хамаагүй шилээр нь нуун ийм аяганд хийж уун бөглөөнд хийж уун те. Тэрийг олон янзаар хэрэглэх боломжтой. Тэгтэл тамхиг байна штэ. Энэ шингэн тамхиг, халаадаг тамхиг тэр төхөөрөмжгүйгээр хэрэглэх ямар ч боломжгүй. Тэр төхөөрөмжийг зөвхөн тамхиг дотор нь хийгээд хэрэгэлдэг. Тэгэхээр архины өрөнгөийг өөрөөр хэрэглэж болно. Архийг өөр савнд хийгээд ууж болно. Тэгээд тэр чигээр нь уучих болно. Тэгтэл тамхиг тэр нөгөө төхөөрөмжөөс салгаж хэрэглэх боломжгүй учраас дагалдах хэрэгсэл буюу салшгүй хэсэг гэж үздэг юм аа. Олон улсын одоо стандартаараа тэгж үзэж явж байна. Тийм бодлого байна. Бид нар энийг чинь би зохиож байгаагүй шүү дээ. Олон улсын асуудлуудыг бид нар судлаад ингээ харж байгаа. Тэгэхээр энийг нөгөө өө хайх гэсэн юу тий одоо би чинь бүтэн нэг жил одоо энэ янз бүрийн одоо гүтгэлэгт дайруулж байгаа шүү дээ. Гэтэ би үр хүүхдүүдийнхээ төлөө хийх ёстой 10 хэдэн жил хийж чадахгүй байгаа юмны төлөө бид нар яах гэж энд орж ирсэн юм. Ард түмнийхээ төлөө энэ нийтийн ашиг сонирхлынхаа төлөө л ажиллах гэж орж ирсэн шүү дээ. Хийх ёстой гэж зүтгэж байгаа. Энэ гүтгэлэг үнэхээр одоо хүний хувьд бол тийм таатай бол биш. Хаанаас ирж байгааг ч гэсэн би мэдж байгаа. Хэдхэн тамхи импортлагч, веб импортлагч монопол компаниуд байдаг. Улс төрд бас нөлөө бүхий хүмүүс байдаг. Улс төрчтэй холбоотой байдаг. Тэрүүгээрээ янз бүрийн ховж тараадаг. Сошиалоор баахан мөнгө төгрөгч нүддэг. Тэгээ өөлөх юм ингээд хийх юмыг ингэж бол хийхгүй та нар нэг жоохон том зургаар нь харчаач тээ. Засах юм байвал мэдээж энэ 126-гийн асуудал засаад орж ирж болно. Гэхдээ том зургаараа бид нар энэ үр хүүхдэд хамгаалах юмаа бид нар хийх ёстой. Зөвшөөрлийн хууль дээр би 72 гэдэг зүйл манай хуулийн дээр байхгүй та хаанаас юу хараад байгааг би ямар салбар хууль дээр байгаа юм. Гави гişүн тодруулъя. Үгүй яг хоо энэ архин дээр рүүнкэд ярьсан ингэж л ойлгол тэрийг ингэж яриад байх шиг л архийг янз янзаар ууж болно гэж. За одоо жишээл машин онцгой татвартай. За тэгвэл тэрнээс салгаж аваад ууг нь онцгой татвартай болгоод тэгээд тусгай зөвшөөрөлтөй болгоул энэ би логик үндэслэл чинь л яриад байна шүү дээ. Тэгвэл би энэ чинь эсрүүцэж байгаа юм алга. Би зүгээр ажлын хэсэгт энийг анхаараарай гэж байгаа. Анхаараарай гэж. Аашаа тэгээд дуугийн салгаад дээр нь машин юу л ундаг дууганд хийх юм уу? Тэрнтэй л ялгаа байхгүй л логик яриад нь шүү дээ. Үгүй хортой байж болно. Тэгээ яагаад янжуураас тэгвэл их байгаа. Яагаад энийг адилтгаад ингээд бүгдийг өсгөчихгүй яасан бэ? 10 дахин их байж шүү дээ. Тэр чинь ерөөсөө манай хүүхдүүдийг янжуур тамхи татаал гэдэгтээ логик яг адилхан биш шүү дээ. Би хоёрхан логик л юм асуулаа. Тэгэхээр та уурлаад ах юм. Би ерөөсөө уурлуулах юм хэлсэнгүй. Энийгээ та нар ажлагчтай ярилцаарай. Ийм зүйл анзаарэгдэж байна л гэж би хэлж шүү дээ. Тэр онц төр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуултыг та нар анхаараарай. Би өөрөө зөвшөөрлийн хуулийг боловсруулж бичсэн хүн. Батлуулсан хүн. Зөвшөөрлийн салбар хуулиар зөвшөөрлийн тоог нэмхийг хориглосон байдیں۔ Нэмхийн тулд хяналтын сонсгол хийдیں۔ Тэр юмнууд процессуудыг хийгээгүй. За одоо тэгээ энэ тусгай зөвшөөрөл болон энэ тэр онцгой татвар дээр таныг энэ асуудлууд дээр анхаараарай гэхээр бухимдаад. Яагаад гэхээр нэг чинь нийлбэр дүнгээрээ тооцохоор цахилгаан цаг нь хамаагүй өндөр болоод янжуур нь хамаагүй байгаад шүү дээ. Адилхан тэгвэл бүгдийн өсгөлтөө 100 хэдэн мянга голголтой адилхан. За төсөл санаачлагч номын чимэг гişүн. Ууралсан ч малгалдаа таныг одоо жишээ авахаар нь би ч гэсэн бас ингээд жишээ авал танд ойлгуулчих гал уг нь зүтгээд тахгүй. Тэгээ дугуйны жишээ хардаа та эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн онцгой албан татвар арх тамхи бензин дээр тавигддаг байхгүй юу? Машины онцгой албан татвар ч өөр зорилготой. Тэгэхээр тийм болохоор та машиныг
тамхитай харьцуулах чинь айгүй утгагүй байхгүй юу да. Тий. За наран туянаараа гişүн. За энэ